Эрүүл мэндийн тухай хууль 44-р зүйл. Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар аж ахуйн нэгж байгууллагын үүрэг. Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж албан байгууллага дараах үүрэг хүлээнэ. Үүнд эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, засгийн газар нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, эрүүл мэндийн байгууллага, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх. Өөрийн байгууллагын ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх. Эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах. Хөдөлмөр эрүүл ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алхалтыг бууруулах арга хэмжээг авч аливаа өвчин, ялангуяа хордлого, халдвар, осол гэмтэл мэргэжлээс шалтгааллах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагаас баталсан эрүүл ахуйн стандарт хэм хэмжээг, журмыг чамд сахин биелүүлэх. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага уг нөлөөллөөс сэргийлэн хамгаалах арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөв төлөвлөгөөндөө тусгаж үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, технологийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа зарцуулах. Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул учруулах халдварт өвчин, хордлого, осол гэмтэл гарах болохгүй байх нөхцөл бүрдүүлж аюулгүй байдлыг хангасан ажил үйлчилгээ явуулах. Өөрийн байгууллагын ажилтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрд илрүүлэх, үзлэг шинжилгээ онцлогоонд товлсон хугацаанд хамруулах. Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь үйлчлүүлэгч, түүний гэр бүл, асран хамгаалагчийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр өвчний онош, дүгнэлт, оншилгоо, шинжилгээ, эмчилгээ, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхийг эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн мэргэжилтнээс шаардах олон нийтэд мэдээлэхийг хориглоно. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2024